Сайн байцгаана уу хүмүүс иргэц та бүхэндээ 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн мэндийг айлтган дэвшүүлж байна. Орой бүрийн 19 цагаас бид та бүхэндээ орон нутгийн онцлог чанартай шинэлэг мэдээлүүдээ хүрэхийг зорио ажилладаг үлээ. Тэгвэл өдөрч та бүхэн өнөөдрийн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээ, Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблей 1993 оны 9 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар 1994 оноос эхэлж жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг гэр бүлийн өдрөг болгох тогтоол дэлхийн нийтээрээ тэмдэглэх болсон. Гэр бүлийн өдрийн хүрээнд энэ 7 хоногт Дархуул аймгийн хэмжээнд олон онцлог үйл явдал арга хэмжээ зохион байгуулагдаж эхлээд байна. Дархуул аймгийн залуучууд театрын жүжигчин соёлын тэргүүний ажилтан Боджав эхнэр Тамирын хаан төрсөн өдрийн баяр дээр нь баяр нэмж дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан дархны гэрлэх ёслолын өргөнд хормын ёслолоо үйлдсэн нь өнөөдрийн онцлог үйл явдал боллоо. Нийгмийн хамгийн чухал эдэс болдог гэр бүлийн өдрийг дэлхийн нийтээрээ жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү шийдвэрийг Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеягаас 1993 онд гаргасан бол манай улс 2003 онд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль нь багтаасан байдаг. Дархуул аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын харьяа гэрлэх ёслолын өргөнд энэ мэт жилдээ 70-аас 80 хос хормын ёслолоо үйлддэг бөгөөд гэр бүлийн 7 хоногийн өдрүүдэд онцгой хормын ёслолоор дүүрэн байдаг байна. Бүх гэр бүлийн өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. За тэгээ өнөөдөр бол манай гэр бүлийн гэргийн төрсөн өдөр тохиож байгаа. Тэгээд энэ төрсөн өдрөөр гинтийн сюрприз барьж одоо албан ёсны тийм ээ хормын өргөнд орж сэтгэлийн одоо хүний амьдралын нэг бас нандин дурсамж түүх болон үлддэг. Энэ сайхан хормын өргөөнд одоо гэрлэх ёслолын өргөөнд албан ёсоор их нэрийгээ оруулж одоо батлуулж байгаа маа. Тэгээд өргөөнд орж ирэхэд бол аз жаргалтай их мэдрэмж төрдөг юм байна. Дахин хүн бий болж байгаа юм шиг тийм ээ. Хүний хайр гэдэг бол ямар агуу гэдэг юм бэ гэдгийг бол бас энэ өргөөнд орж ирээд мэдэрлээ. Тэгээ бүх сайхан гэр бүлүүдэд эрүүл инх саруу сайхан урт насалж удаан жаргаж инх явж мөнх жаргаж тийм ээ олон жил өнөр өтгөн сайн сайхан амьдрахын эрүүлийг өргөн дэвшүүлье гэр бүлийнхаа зүгээс. За үнэхээр гайхамшигтай байна. Миний хажим намайг ер нь жилийн жидэл яг төрсөн өдөр дандаа л сюрприз ярьж идэг. Өнөөдөр бол бүр давхар сюрприз яриад би өөрөө ч бүр яг нэг төлөвлөгдөөгүй байжсэн. Маш богино хугацаанд ингээд зохицуулаад өнөөдрийг бүлээ. Маш сайхан өдрөө гоё байна. Бас хормын ордонд орж ирээд албан ёсоор батлуулаад байна гэдэг маш том хариуцлага байдаг юм байна. Ах トゥ өнөр аав ээж найз нөхдийн дунд маш том хүндлэлтэй дээрээс нь хариуцлага маань нэмэгдлээ л гэж харж байна да. Хүн хідээд яаж учрах нь чухал биш, хамгийн гол нь байгаа хугацаанд ажиргалтай байх нь зөв юм болов уу гэж харж бас тэгж бодож тийм байх гэж хичээж явдаг хосуудаа битээрээ удаа. За сайхан эмэгтэйчүүдтэй гэр бүлүүдтэй ирээдүйн октоудаа ер нь бол бас хормын ордноор албан ёсоор баталгаатай аж амьдралдаа бас хүндэтгэлтэй ирээдүйн амьдралдаа тий бас зоригтой яг албан ёсоор батлуулах чинь зүгээр юм байна л гэж бодож байна. Тэгээ бүгдэнд нь эрүүлэн хажиргал сайн сайхан бүхний хүсээ өрөөё. Дархуул аймгийн гэрлэх ёслолын өргөөнд зөвхөн Дархан хотоос төдийгүй Улаанбаатар хот болон бусад аймагуудаас зарим ирж амьдралд ганцхан дахиох онцгой өдрийн ёслолоо үйлддэг байна. За олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулаад угтаад өнөөдөр 5 сарын 14-нд гэрлэх ёслолын нэг залуусын арга хэмжээ болж өнгөрлөө. За Дархан хотын маань гэрлэх ёслолын өргөнд бол ер нь жилдээ дунджаас 70-аас 90 хором ёслол болж байна. За энэ ёслолт маань болохоор Улаанбаатар хотоос, Дархан хотоос Хөтөл гээд одоо аймагуудаас ирж их хвшлэн ёслол хийгддэг. За манай болохоор 4 төрлийн ёслол хийгддэг. За цагаан эсхийн ёслол, төрийн хүндэтгэлийн ёслол, гал бадрах ёслол, сүн ёслол гэсэн 4 төрлийн ёслол хийгддэг байгаа. За захиалга өгөх бол Дархан гэрлэх ёслолын хүндэтгэлийн өргөө гэсэн пэйж байгаа. Эсвэл 7037 56 66 гэсэн дугаараар залгаа захиалга өгөх боломжтой. Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан тогтоолд хүмүүс тухайн улс орныхоо нийгмийн тогтолцооноос үл хамааран тэндээ аж төрж байгаа. Хүчирхэг гэр бүл бол хүчирхэг нийгмийн тулахын чулуу болдог. Засгийн газрууд ард иргэд гэр бүлүүдийг хайрлан хамгаалж, дэмжиж, эх орондоо ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг нь үргэлж сануулж байх ёстой гэж онцолсон байна. Мөн засгийн газрууд болон гэр бүлүүд хамтран цэцэглэн хөгжих ёстой боломжтой. Дэлхийн ертөнцийг бий болгохын төлөө зорихыг Нэгдсэн үндэсний байгууллагын тогтоолд дуриалсан байдаг. Монгол улсын хэмжээнд одоогоор нийтдээ 900 мянга орчим өрх гэр бүл бүртгэлтэй байна. Олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг нийт гэр бүлүүдийн гишүүдэд хүргэж, айлбарт хүүхдийн инээд хөр цалгиж, аз жаргалаар дүүрэн байхыг хүсье өргөё.
Даргамдаа Дархан хотын гэр хороолол байшингийн иргэдэд хэрэгцээний унтны усыг түгээдэг ус түгээх байрны ухаалаг төхөөрөмжүүдийг шат дараатаагаар шинжилж эхэллээ. Дархан аймгийн Дархан сумын хөрөнгө оруулалтаар нийтдээ 42 ус түгээх байранд ухаалаг төхөөрөмжийг суйрлуулж шинжилэлтийн ажлыг эхлүүлээд байна. Энэхүү төсөл нь Дархан улсын хувьцаат компани зүгээс 2023 оноос эхлэн удаа дараа тавьсан хүсэлтийн үндсэн дээр Дархан сумын засаг даргын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд нийтдээ 250 сая төгрөгийн өртөг бүхий тендер зарлагдсанаар Itosoft компани шалгарч ажлаа эхлүүлээд байгаа юм. Шинжилэлтийн ажлын хүрээнд эхний ухаалаг төхөөрөмжийг амжилттай суйрлуулсан бөгөөд үүний үр дүнд иргэд хамгийн чухал хэрэгцээ болсон унтны усаа илүү хүртээмжтэй, илүү хяналттай аюулгүйгээр авах боломж бүрдэж байна. Дархан сумын засаг даргын тамгын газарт санал хүсэлтийг удаа дараа уламжлалтны дагуу 2025 оны орон нутгийн хөрөнгө оруулалтаар одоо Дархан ус хувьцаат компани нийтдээ 42 ус түгээх байрыг ухаалаг системийг шинжлэх ажлыг бол одоо хийгдэж эхэлж байна. За тухайн ажлыг бол одоо тендер нь зарлагдаад тендерт нь одоо Itosoft гэдэг компани шалгараад түүнийхээ дагуу шинэлэг ухаалаг төхөөрөмжийг бол суйрлуулад явж байна. За тэгэхээр одоо яг энэ Itosoft гэдэг компани бол шинэ төхөөрөмжийг бол энэ дээр ухсраа явж байгаа. За өмнө нь бид нар энэ гадна нь байрлуулад тухайн одоо энэ дээр байгаа тоноглолууд нь одоо иргэдийн өөрсдийнх нь болон за одоо тэр хайхамжгүй байдлаас эвдлэх, гэмтлэх гэдэг асуудлууд байнгын гардаг байсан бол одоо энэ зүйлүүд бол энэ дээр бол гарахааргүй болоод шинэ технологиг шинэ дэлгэцэн дээр одоо ингээд төвлөрүүлж өгч байна. За хамгийн анх 2018 онд бол Дархан хотод ухаалаг ходог гэдэг зүйлийг бол нэвтрүүлж орж ирж байсан. За тухайн үед Оргис оргидаг компани шалгараад 2018 онд ухаалаг ходгийг бол за бас л яг энэ 6-гийн 1-р удаагаас 6-р угаас ахгуулад ашиглалтанд оруулж ирсэн. Тухайн ходгууд нь одоо нийтдээ ашиглалтанд ороод 7 жил болчихсон. За 7 жилийн хугацаанд тухайн аптууд, вершн бүх юмнууд нь шинжлэхдээ шинээр одоо ингээд дараагийн загварууд нь гарч ирээд ажиллаж байгаа. За үүнтэй уялдуулаад бид нараас 2023 онд бас ингээд Дархан сумын хөрөнгө оруулалтаар хүлээж авсан 10 удагтаа бас энэ шинэ хөрөмжийг суйрлуулж хүлээж авсан байгаа. За энэ 10 удаг дээрээ дахиад одоо ингээд 42 удгийг бол яг энэ стандартын шаардлагад нийцсэн орчин үеийн одоо ингээд ус түгээх системийг бол нэвтрүүлээд ажиллаж байна. За одоо эхнээс энэ онд бол одоо ингээд юуны Itosoft компани хийгдсэн анхны ажил бол өнөөдөр ингээд хийгдээд одоо явж байна. Төмсийн мэдээллийн хөтөлбөр танд хүрч байна. Дараагийн мэдээ. Цонхны шилэн суулт өгсөн агаар жуулалт муутай байсан Дархан аймгийн 18 дугаар дунд сургуулийн спорт зал иж бүрэн шинжлэгдлээ. Тодорхойлбол заалны засварын ажил албан ёсоор дуусч аймгийн удирдлагууд болон хүүхэд сурагчдад хүлээлт өгчээ. Дархан аймагт хэрэгжиж байгаа боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын спорт залуудыг шинжилж байгаа. Тэгвэл энэ хүрээнд 18 дугаар сургуулийн захиргаа, багш сурагчид эцэг эхчүүдээс тавьсан саналын дагуу тус сургуулийн спорт зал инхүү иж бүрэн шинжилэгдэж сурагчид шинэхэн залаа хүлээн авлаа. 18 дугаар сургуулийн тухайд нийтдээ 1330 сурагч ерөнхий боловсрол эзэмшиж байна. Сургуулийн спорт залны тухайд өмнө нь цонхны шил суулт өгсөн агаар жуулалт муу өрөө тасалгаа стандартын шаардлага хангахгүй зэрэг засвар хийхний шаардлага үүссэн байсан. Тэгвэл засварын ажил инхүү дуусч эрэгтэй эмэгтэй хувцас солих өрөө, агааржуулалт, бие засах өрөө, дуурш, багш эмчийн өрөөнүүд, сангийн засвар, цонх зэрэгж бүрэн шинжлэгдлээ. Спорт залны маань 100% дуусаад одоо аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтын төсвийн хөрөнгө оруулалтаар 342.2 сая төгрөгөөр бас сайхан засаад чиглэлээс хүлээж авсан мөн өнөөдөр бас газар дээр нэрж ажиллалаа. Үнэхээр сайхан болсон байна. Тэгээ одоо 18 дугаар сургуулийн хуучин дарахны хүүхэд багчууд маань бас ийм сайхан тохилог орчинд бас сурч боловсрох орчин нөхцөл маань бүрдэж байна. Тэгээд одоо эрэгтэй эмэгтэй хувцас солих өрөөнүүдийг бид нэр бас орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн бас асуурласан байж байгаа. Мөн багш нарын өрөөг асуурласан байж байна. За мөн агааржуулалтын систем за ийм ажлуудыг хийсэн байна. За мөн эрэгтэй эмэгтэй хувцас солих өрөөнд одоо 0 дүүшнүүдийг бас байрлуулж өгсөн. Урд нь бол ямар ч тийм 0 угаалтур дүүшгүй байсан. За эднийг бас бүгдийг нь цогцоор шийдэж өгсөн байж байгаа. За ингээд зал маань бас үнэхээр сайхан болсон байна. Тэгээд нийт бас дэмжиж туссан одоо аймаг сумын иргэдийн дэлгэцтэй хурлын төлөөлөгч нартай бас баярлалаа гэж хэлье. Манай одоо энэ 4-р баг дээр одоо мөн Японы үндэсний үндэс хөтөлбөрөөр одоо энэ сургуулийн маань одоо дээврийн ажил бас 350 гаруй сая төгрөгийн ажил одоо эхлэхэд бэлэн болсон байна.
компани шалгарсан байж байна. За ингээд сургууль маань одоо бас тэр ажил маань хийгдчихвэл дээврээс одоо усгойч асуудал маань одоо багасна. За мөн бид ариун цэврийн өрөөг одоо сурлах ажлыг бас төлөвлөн ажиллаж байна. За мөн урлагийн заалны ажлыг одоо бас төсвийн нийлгэж одоо эх онд бас төсөвцүүлэхээр бас ингээд хөөцөлтөн ажиллаж байна. За тэгээд ерөнхийдөө 18 дугаар сургууль дээр маань том тулгымцсан асуудлуудыг ингээд шийдэгдэл явчихж байгаа гэсэн. Гоё байна. Тэгээд энэ заал нь хичээл орох гэж 2-3 сар хүлээсэн. Өвөл нэлээд хэцүү байсан. Хүүтэн. Тэгээд одоо гоё л алсан. Эрэгтэй хувцас болохоор үнд ямар ч 0 тэгээд сандал мандал нэг ховрдол байсан л. Харин тийм ийшээ гарч ирээсэй л байсан. Энэ зал нэлээд гоё байгаа. Маш гоё байгаа. Футзалын тэмцээнд орохгүй тэгээд энд бэлтгэлээ хийж хаад шиппинг би бол нэлээд гулгадаг байсан. Одоо бол гулгахгүй байх гэж бодож байна. Шиппинг өмсөж ирээг болохоор. Өмнө еврого 0 орчоод ирээгээ багшаас асуунгууд ингээ нэлээд удаад идэг ус бол жоохон хэцүү байсан. Одоо ийшээ ороход амар болцсон. Тийм болохоор гоё санагдчих. За би жудаа бүхий спортоор хичээл. Тэгээ би хичээлээд одоо 3-4 сар болж байна. Тэгээд сая жижитсу, самб, жудогийн аймгийн аврагт оролцоод тэгээд дөрөвдүгээр сургуулийн нэрмжит чөлөөтийн юм бас тэмцээнд оролцсон. Шинэ заалны тухайд бол аюул сэтгэл ханамжтай байгаа. Тийм орж ирээд амар гайхаад бас баярлсан. Эмэгтэй хувцаслахуруу бол ингээд хөлрөөд орж ирсэн байхад бол нэг цонх нэгээд бүх чөмдөө тэгээд цонх нэхэр нэг хатгаа авчдаг байсан. Тэгээд дээрэс нь 0 орох морох гэдэг асуудал амар хэцүү байсан. Одоо 0 толцсон болохоор айгүй гоё. Хусны шкафгүй нөгөө нэг өлгдөг байсан байхгүй юу? Тэгээд өлгөхөөр нөө зарим зүйлүүд нь алга болоод одоо хусны шкафт болсон болохоор ингээд юмнуудаа алдахгүй байна. За тэгээд сургуулийнхаа нийт сурагчид найзуудтай заалаа гоё ашиглаад энэ зааландаа орж ир тоглоод бэлтгэл сургуультаа сайн игээрээ ичгсэе да. Боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд энэ мэтчлэн нийтдээ 7 ерөнхий боловсролын сургуулийн спорт залыг инхүү шинжилээд байна. Мөн Япон улсын өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд буцалт хөт тусламжаар тус сургуулийн дээврийг засварлахаар гүйцэтгэгч компани шалгарсан байна. Төвөөсийн мэдээллийн хэлбэр танд төрж байна. Дараагийн мэдээ. Одоо бид та бүхэндээ дарахны дулааны сүлжээ Төрөө өмчит хувьцаат компаниас бэлтгэсэн дараах сурвалжилгыг хөтөлбөрийн хэсэгт үзүүлэх болно. Өгсөн зааварчилгаа нөгөөчлөө байг. Дарахны дулааны сүлжээ Төрөө өмчит хувьцаат компани нийт хамт олонны хурал өнөөдөр зохион байгуулагдаж 2025-аас 2026 оны өвлийн бэлтгэл ажил хангах 100 их засварын ажлууд болон 35 жилийн ойн баярын хүрээнд хийгдэх ажлуудаа хэлэлцлээ. Энэ удаагийн хурлаар ерөнхий инженер хөрөлтөөгөө 2024-өөс 2025 оны өвлийн их ачааллыг давсан дүн тайлан 2025 оны 100 их засварын график анхааруул зохих асуудлуудыг хэлэлцлээ. Мөн хүний нөөц дотоод ажил хариуцсан ахлах мэрэгжилтэн лавгсрон дарахны дулааны сүлжээ Төрөө өмчит хувьцаат компани бие даан үүсгэн байгуулагдсны 35 жилийн ан үгтэж хийгдэх бүтээлч ажлын явц. Гүйцэтгэх захирал Бат Жаргал цаг үеийн асуудлаар тус мэдээлэл өглөө. Мэдээллийн дараа нийт ажилтнууд холбогдох албан тушаалтан удирдлагуудаас сонирхсан асуултаа асууж, санал шүүмжлэл, харилцан санал солилцох асуудлуудаа ярилцсан байна. 2024-өөс 25 оны өвлийн ачааллыг одоо өнөөдрийн байдлаар амжилттай дуусгаж байна. Ингээд маргаашнаас эхэлж манай компани нийт ажилчин маань бол зуны буюу бага ачааллын үйлүүгээ шилжиж байна. За өнөөдрийн хуралдааны гол зүйл бол 3 илтгэлийг авч хэлцэж байна. Мөн ажилчтай мэдээлэл өгч байна. За энэ жилийн хувьд бол манай дарахны дулааны сүлжээ Төрөө өмчит хувьцаат компанийн хувьд бол онцлог жил байгаа. За учир юу гэхээр зэрэг дархан хотод дулаан хангамжийн систем үүсэж хөгжсөний 60 жил. За манай компани бие даан байгуулагдсны 35 жилийн ой болж байгаамаа. Тэгэхээр энэ ойн хүрээндээ бид бол одоо нэлээдгүй олон ажлыг хийж гүйцэтгэхээр мөн одоо бүтээлч ажлууд хийгдэж байна. Хийгч ажлууд төлөвлөгдөж ингэж явж байна. 24-өөс 25 оны өвлийн оргил ачаалт бол 1 сарын 10-ны өдөр хамгийн их хүүтрэлт бол явагдлаа. За энэ өдөр бол гадны гарын температур хасах 32 хэмүүрсэн. За энэ үед бол манай бодит дулааны ачаалал бол 193 гигакалори цаг хүрч бол гормын таац маань бол нэг 88% биелэлтэйгээр бол энэ өвлийг бол амжилттай давлаа. Одоо бид бүхэн бол цаашдаа бол 2025-аас 2026 оны өвлөлтийг бол амжилттай давахын тулд зуны их засвар техник зохион байгуулалтын арга хэмжээ хөрөнгө оруулалтынхаа ажлыг бол төлөвлөөд бол одоо 16-нд бол нэгтийн шахалтаа хийж зуны их засвар 19-наас эхлэхээр ингээд төлөвлөн ажиллаж байна. За энэ 25 оны зуны их засвараар бол нийтдээ 41 ажлыг бол
тэр өмнө 800 сая төгрөгөнд бол багтаан хийхээр бол ингээд төлөвлөн ажиллаж байна. За Дархан хотын дулаан гамжийн системд одоо өнөөдрийн байдлаар одоо сая 2024-с 25 оны төвшөнд бол тулгамдж байгаа асуудал маань бол юу вэ нөхөөр бол одоо өсөн нэмэгдэж байгаа хэрэглээтэй холбоотойгоор бол үдэн чадлын одоо нөөц бол тулж байгаа энэ асуудал байгаа. Энэ маань юугаа хэлж байгаа юм бэ гэхээр бол одоо их усүр талдаач манай одоо дулааны шум сүлжээ талдаач гэсэн сүүлийн үед барилгажилт их хурдцтайгаар явагдаж байгаатай холбоотой бол их усүрийн дулаанжуулалтын тоног л манай дулааны шум сүлжээний дамжуулах сүлжээний бол хүдэн чадал бол одоо яг тооцоод утгандаа бол одоо хүртсэн ингэж ажиллаж байна. Манай дулаан их усүр буюу дулааны цахилгаан станцын бол усаар түгэх тооцоод одоо хүдэн чадал бол 236 гигакалори цаг байдаг. За 2024 оны одоо өвлийн ачаалт бол бид нар бол 221.5 гигакалори цагийн 17,000 гаруй айл өрх аж ахуй нэгж холбогдно гэж тооцоолж исэн. Боловч одоо гадны хаагаар бол хасах 39 өрөөгүй хасах 32 хэмтэй байсан болохоор бол яг бодит чадал маань бол 193 гигакалори цагаар бол ингэж ачаалагдчих бол өвлийг бол амжилттай бол давлаа. Цаашд бол одоо анхаарах одоо дулааны эрчимч хэрэглэгчдэд анхаарах зүйлийг хэлэхэд бол тоноглол одоо шугам хоолон одоо нэвтрүүлэх чадвар одоо тулж байгаатай холбоотой манай хэрэглэгчд маань бол зуны одоо 3 сард бол дулааныхаа одоо тоноглолуудад бол засвар үйлчилгээгээ маш сайн хийж өвлжилтийн бэлтгэл ажлаа бол чанартай хангахыг бол бас зөвлөх байна. Ер нь бол энэ дулаан хангамж гэдэг чинь Дархан хотод ямар хэмжээнд байгаа юм бэ? Энэ бас Хөтөлбөр үргэлжилж байна. Дархан улаан аймгийн 40 гаруй төрийн албан хаагчид албан тушаалын тодорхойл боловсруулах 2 өдрийн сургалтанд хамрагдаж байгаа юм байна. Монгол Улсын засгийн газрын тогтоолоор аймгийн засаг даргын тамгын газрын бүтэц оронтоонд хуулиар өөрчлөлт ороод байгаа. Энэ хүрээнд аймгийн засаг даргын тамгын газар, засаг даргын хэрэг эрхлэх асуудлын агентлаг, сумдын засаг даргын тамгын газрын 40 гаруй албан хаагчдыг хамруулсан 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлтыг боловсруулах, төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийх талаар мэдлэг чадрыг эзэмшүүлэх зорилготой энэхүү сургалтыг Удирдлага академийн сурагч багш нар удирдан чиглүүлж байна. Сургалтаар дамжуулан албан тушаалын тодорхойлтын бүтэц агуулга, боловсруулалтын арга зүй, эрх зүйн үндэслэл, ажлын байранд түгээмэл тулгардаг бэрхшээл, асуудлуудын талаар мэдлэг хуримтлуулан арга зүйн зөвлөмж авч байгаа юм байна. Тэгэхээр төрийн албаны тухай хуулийн дээр заасан байгаа засаг даргын тамгын газрын бүтэц оронтоонд одоо хуулиар тогтоосны дагуу чиг үүрэгт өөрчлөлт орсон бол за албан тушаалын тодорхойлтыг боловсруулах чиг үүргийн шинжилгээ хийх ийм одоо эрх зүйн зохицуулттай байж байгаа. Тэгэхээр энэ чиг үүргийнхаа хүрээнд засаг даргын тамгын газар, аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, за сумдын засаг даргын тамгын газартайгаа хамтраад удирдлага академитай 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. За сургалтын сэдвийн үед аваад үзэх юм бол яг одоо өнөөдрийн хувьд тулгамдаад байгаа албан тушаалын тодорхойлтыг хэрхэн боловсруулахын, за төрийн байгууллагууд дээр байгаа чиг үүргийн шинжилгээд хэрхэн хийх бид нар давхартал хийдэлтэй нөгөө сул орхигдоод байгаа ажлын байрнуудаа албан тушаалын тодорхойлтон дээр хэрхэн одоо эрх зүйн хувьд боловсруулж оруулах уу гэдэг арга зүйн сургалтыг 2 өдрийн хугацаанд зохион байгуулж байна. 2 өдрийн сургалтанд аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний, за сумдын засаг даргын тамгын газрын ингээд аймгийн засаг даргын тамгын газар ингээд 40 одоо албан хаагчийг хамруулан сургалтыг зохион байгуулж байна. За удирдлага академийн төрийн удирдлагын сургуулийн багш нар за яг одоо энэ албан тушаалын тодорхойлт, за стратеги төлөвлөгөөн дээр чиг үүргийн шинжилгээ хэрхэн хийх ёстой ингээд арга зүйн сургалтуудыг бол удирдлага академиэс зохион байгуулж байна. Төрийн албан хаагчдынхөө 2 өдрийн турш үргэлжлэх сургалтаар олж авсан онлайн мэдлэгээ баталгаажуулан, бодит жишээ, дадлага ажилтаа хослуулан, цаашдаа ажлын гүйцэтгэлд бодит дэмжлэг болно гэж онцоллоо. Мэдээллийн хөтөлбөрөөр бизнес мэдээлэлээр үргэлжлүүлье. Одоо та бүхэндээ Unico гүйцэтгэлбэрийн хаягийг дэлгэрэнгүй танилцуулах чинь мэдээж олон улс худалдааны төвийн 2 дахь хурлуу гардаг цахилгаан шатаараа гараад чигээрээ явж байгаад яг гоо сайхны павильонуудын хажуугаар явж байгаа зүүн гартлаараа ирэх юм бол бидний мэддгээр Чансаа гутлын дэлгүүр буюу том арьц мартай гэсэн хэсэг рүү явж байгаа. Зүүн гартлаа дагаад явж байгаа. За яг бидний мэддгээр Чансаа гутлын дэлгүүр том арьц мар гэсэн хаягтай дэлгүүр байдаг бол яг тэрний наан 2058 гэсэн хаягтай павильонд Unico Kids дэлгүүр байрлаж байгаа шүү. Өдөржтэй авахындээ бид олон улс худалдааны төвийн 2 давхар 2058 павильон шинээр нэгдсэн хүүхдийн үзсний Unico Kids дэлгүүрийг танилцуулах гэж байна. Unico Kids-ийн тухайд хамгийн сүүлийн үед тренд болж байгаа шинэлэг загварын хүүхдийн хувцснуудыг хамгийн өргөн сонголттой оруулж ирдэг. Хамгийн гол нь сонгохдоо хүүхдийн хувцсны хамгийн содон шинж тэмдгүүд буюу материал сайтай байх, эдлэгээ сайтай байх, хүүхдийн биед тав тухтай байх, агаар нэвтрүүлдэг байх,
За даавууны чанар сайтай байх зэрэг маш олон шинж чанарыг онцлогуудыг шингээсэн хувцснуудыг шилж сонгож оруулж ирдэг гэдэг та бүхэндээ дуулахад таатай байна. За одоо 100 цаг ирж байгаа учраас та бүхэн 100 цагт хүүхдүүдээ гоё, хүүхдүүдтэй өмсүүлэх хамгийн тав тухтай хэрнээ загварлаг хувцсыг хайж байгаа бол Unico Kids дэлгүүр тань тохирно. Жишээлбэл энэ хувцас октоодын сүүлийн 25 оны тренд болж байгаа ийм одоо чулуун ийм чимэглэлтэй ийм гоё даавуу хийтэй ийм хувцас модонд орж байгаа. Та бүхэн даавууг өөрөө бариад мэдэрч үзэх юм бол яг хүүхдэд чи ээлтэй материалтай, цэвэр даавуу чанарлаг материалтай байгаа гэдгийг онцлон дуулахад таатай байна. За жишээлбэл энэ 100 цагийн яг октоодын өмсдөг зуны плаж малгайтайгаа хослол жишээлбэл ийм гоё даавуу материалтай плажнууд байх жишээтэй. За дээрэс нь өөрөөсөө ингэж ерөөсөө зураг нь арилдаггүй буюу ийм өөрөөсөө ийм зурагтай подолкнууд өргөн сонголттой ирсэн байна. За ер нь бол 0-оос дээш насны 6, 7, 8-9, 10, 11 гээд өсвөр насны хүүхдүүдэд зориулсан бас хослолууд ч гэсэн энд харагдаж байна. Хамгийн гол нь та Unico Kids дэлгүүр дээр ирээд хүүхдэд дагуулж ирээд өмсөж үзүүлээд өөрийн биеэр материалын чанарыг мэдэрч үзээд сонголтоо хийх юм бол тань тархан хотод байхгүй хамгийн сүүлийн шинэлэг хэрнээсээ загварлаг чанартай материалтай хүүхдийн хувцснуудыг оруулж ирдэг гэдгийг онцлог хэлж байгаа да тун таатай байна. Unico Kids дэлгүүрийн эрэгтэй хүүхдийн хувцсны хэсэгт бид яг одоо ирсэн байна. Эрэгтэй хүүхдүүдийн хувцс заримдаа загварлаг одоо шинж байдал муутай ч юм уу те нэг хэм шинжийн хувцснууд байдаг бол Unico Kids дэлгүүрийн эрэгтэй хүүхдийн хувцснууд нь үнэхээр загварлаг, чанарлаг, хослолууд за дээрээс нь гой зурагтай хүүхдүүдийн сонирхдаг одоо жишээлбэл энд Vans байж ах жишээтэй оригинал гэдэг Vans-ийн ийм гой зурагтай за өнгөний маш олон сонголтуудтай материал бол үнэхээр сайн материалтай гэдгийг та бүхэндээ онцлог хэлье. Эрэгтэй хүүхдүүдийн онцлог юм уу эрэгтэй хүүхдүүд илүү дэггүй, сахилгагүй байдаг учраас өмсөж байгаа хувцсны эдлэгээ даах чанар маш чухал. Тэгвэл Unico Kids дэлгүүрийн хамт олон хамгийн сайн чанар материал сайтай подвал, за зуны шорт, майг, өмүүдтэй хослолуудыг бол өргөн сонголттой оруулж ирсэн байна. За нэг зүйлийг дуулахад хэлэхэд нээлтийн урамшуулал болгож бүх бараандаа бодит хямдралыг зарласан байгааг та бүхэндээ хэлье. За энд бол бас том хүнч бараг өмсч болчоор ийм маш гойгой зурагтай ийм подолкнууд, даавун гоё чанартай подолкнууд ирсэн байна. За хүүхдүүдийн дуртай Naruto-ны зурагтай, за New Moon-ы зурагтай, Super Mario-гийн зурагтай гэх зэрэг маш гойгой загварлаг ийм зурагтай юм байна. За энэ зургуудын хамгийн гол онцлог зүйл нь угаагаад ерөөсөө зарим зургууд арилаад байдаг бол эдний хувцснуудын даваат нь бол энэ зургууд ерөөсөө угааг даад арилахгүй яг энэ чигтээ болвол чанар илгээгээ даагаад байна гэсэн тийм онцлогтой байгаа шүү. Та бүхэн зургуудыг хараад өөрсдийн сонголтоороо хүүхэдтэй чанартай эдлэгээ сайтай хувцснуудаа сонгож худалдаж аваарай. За одоо яг хүүхдийн байр болох гэж байгаа учраас хүүхдийн баяраар хүүхдүүдтэй хөөрхөн өмсөл хослолуудыг хайдаг. Хослуулж авал илүү хөөрхөн байдаг учраас за жишээлбэл ийм хослол байж болж байна. Ийм хөөрхөн цэнхэр ирэнтэй доороо хэмжээс өмдөлтэй хослол байж болж байна. За эсвэл ийм саарл өнгөтэй ийм хөөрхөн шорттой подолктой хослууд байж болж байна. За эсвэл дээрээ ийм майкн загвартай ирнэ доороо ийм хөөрхөн шорттой. Материалын хувьд та яг өөрийн биеэр ирээд гараараа мэдэрч үзээ сонголтоо хийгээрэй. Үнэхээр хөөрхөн загварлаг ийм хөөрхөн хүүхдийн тань уран 7 цагийн гоёл болохоор маш гойгой загварлаг хослууд мөн өргөн сонголттой ирсэн байгаа юм байна. Бид та бүхэндээ олон судалгааны төвийн 2 давхар урсдагч дараа гараад зүүн гатлаа дагаад явах юм бол 5 марцмарыг нам 2058A гэсэн павильон дээрээс цоо шинээр нэгц Unico Kids дэлгүүрийг танилцуулж байгаа. Сүүлийн үед бүгд найрамдагтад ард улсаас оруулж ирж байгаа хувцснууд пресслэгдсэн буюу нэг дотроо олон тооны хямд одоо чанаргүй хувцснууд агуулгаддаг. Тийм бараг үн нэмж зарж байгаа тохиолдол нэлээд олон байгаа. За тэгвэл тэр преслж байгаа хувцснуудын хамгийн гол сөрөг үр дагавар нь за одоо хуванцар материалаар хийгддэг хүүхдийн биед бол хор тавдар болон диатез одоо янз бүрийн хашил үүсгдэг гэж байгаа бол Unico Kids-ийн хувцснуудын хамгийн гол ялгарх онцлог нь юу вэ гэхлээр за хятад улсаас Европын холбооны улсууд руу гаргадаг буюу за Европ хэв шинжтэй Европын одоо чанарыг даахаар ийм гоё хувцснуудыг одоо сонгож шилж оруулж ирдэг гэдгийг та бүхэндээ дуулахад таатай байна. Жишээлбэл энэ подолкнуудыг харъя л да. Маш чанартай магаар нэвтрүүлдэг юм материалтай чанар илгээ сайтай Европ одоо хэв шинжтэй юм подолкнууд байна. За энэ ч бол хүүхдүүдийн дуртай динозавртай энэ зураг нь бол ерөөсөө арилахгүй өөрөөсөө ийм даун дээрээсээ ийм зурагтай гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. За ер нь бол чанар энэ материалын хувьд яриад ах зүйл байхгүй Европ руу гаргадаг загварын хувцснууд байгаа гэдгийг дуулах гэж таатай байна. За энэ хэсэгт болохоор мөн за Европ руу гаргадаг ийм
хүүхдүүдийн сандал байгаа. За энэ сандалын хамгийн гол онцлог давуу тал нь юу вэ гэхлээр өөрөөсөө нумтай. За сүүлийн үед бас хүүхдийн нумны асуудал их анхаарал төвтөд байгаа бол энэ сандалнууд чийг татахгүй, дээрээс нь нумтай. За ингэ нугалардаг. Хүүхдүүд бол гүүж харьяахт нь одоо чөлөөтэй агаарыг нэвтрүүлдэг ийм гоё сандалнууд маш цөөхөн тоотой үлдсэн байгаа юм байна. Та бүхэн Uniqlo Kids дэлгүүртээрээ хөөрхөн охтуудтай те 100 цагийн ч юм уу цэцэрлэгтэн өмсөх хүүхдийн баяраар нь гоё л болох ийм чанартай сандалнуудаа байгаа дээр нь сонголцоо байгаа дээр нь худалдаж аваарай. Эдгээр бүх одоо хүүхдийн хувцснууд маань нээлттэй урамшуул болон шундралтай үнээр худалдаалагдаж байгаа. Та Uniqlo Kids-ээс эдгээр одоо хувцснуудыг хайртай хүүхдүүдтэй худалдаж авснаар эрүүл мэндийн хувьд ямар ч сөрөг нөлөө байхгүй, хор тавдар үүсгэж бодисгүй чанартай эдлгээтэй гэдгийг онцлоход таатай байна. Uniqlo Kids дэлгүүрийн хамт олонны тухайд яг Европ руу гаргадаг загварлаг гоё хувцснуудыг оруулж ирдэг гэж хэлсэн шүү дээ. За тэгвэл энэ зэрэг охтуудын хөөрхөн палажнууд байна. За сүүлийн үед тренд болоод байгаа охтуудын дуртай кромитой ийм хөөрхөн палаж. За хоёр үндсэн хэсгээс бүрдэж байгаа ийм хөөрхөн чимэглэлтэй байна. За эсвэл ийм подолктойгоо юбктэйгээ ийм хөөрхөн цүнхтэйгээ 3 хос бас байна. Кромины хамгийн гол нь чанар материал явд үнэхээр сайн материалтай. За тэр дээгүүр харагдаж байгаа жишээлбэл даавн цүнхтэйгээ тэгээ подолктойгоо цүнхтэйгээ ослуулж олж байгаа 2 хос, Hello Kitty-тэй цүнхтэйгээ подолктойгоо 2 хос. За бүр үүрвч болгож үүрдэг ийм даавн одоо цүнхтэйгээ хослууд, юбктэйгээ за юбкийн шорттой 2 хослуудад маш олон гоё 2 хослуудыг нэлээ төлхөө оруулж ирсэн байгаа юм байна. За мэдээж бол агаар чөлөөтэй нэвтрүүлэн 100 цагт хүүхдийн одоо хөлсийг тийм ээ агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг ийм гоё материалтай хувцснууд өргөн сонголттой ирсэн байна. За доороо өмдтэй подолктой хос, за шортон юбктэй хослол, за тэр чихмэл тоглоомын чимэглэлтэй ийм хөөрхөн мөрөвчтэй ийм джинс юбктэйгээ подолктойгоо гээд 3 хос гээд маш олон гоё хослуудыг бол оруулж ирсэн байгаа юм байна. За одоо мэдээж 6 сард буюу хүүхдийн баяраар охтуудтай хөөрхөн цагаан цайвар өнгийн палаж хайж байгаа бол энэ 2025 оны сүүлийн үе тренд болж байгаа ийм гоё эрвээ хэдийн ийм загвар байна. За бүр арай бага насны охтуудтай гэх юм бол ийм хөөрхөн цагаан өнгийн палаж байна. За энэ бас ийм малгайтайгаа хослол доороо ийм гоё ингэж агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг ийм гоё таар материалтай ийм даашинцны ослууд байна. За энэ бас их хөөрхөн бүр бага насны хүүхдүүдэд зориулсан ийм хөөрхөн загварлаг яг 100 халуун дөмсч болохоор малгайтайгаа ослууд гээд охтуудын үнэхээр хөөрхөн палажнууд 2-3 хослоод өргөн сонголцтой ирсэн байгааг та бүхэндээ онцлон хэлж байна. Uniqlo Kids дэлгүүрийн тухайд шинэ дархан олон улс худалдааны төвийн 2 давхар цахилгаан штаараа гараад яг 100 гартлаа баримтлаад явах юм бол Чансаа гутлын дэлгүүр том арьцмар дэлгүүрийн голын хэсэгт цоо шинээр нэгдсэн 20-58 дугаар павильон байрлаж байгаа шүү. За та бүхний хүүхэдтэй хайртай эцэг эхчүүдтэй амьдралтай үнээр нээлттэй урамшуулаас бүх хоцорч дээрэс нь Европ руу гаргадаг хамгийн чанартай эдлэгээ сайтай хүүхдийн бид ямар ч сөрөг нөлөө байхгүй эдгээр эрэгтэй эмэгтэй хүүхдийн 0-оос дээш өсвөр насны хүүхдүүдэд зориулсан хувцас өргөн сонголттой худалдаа авахыг урьж байна. Цагийн хуваарийн тухайд олон улс худалдааны төвийн яг цагийн хуваарь буюу 5 гарагаас бусад бүх өдөр өглөөний 9 цагаас оройн 20 цаг хүртэл та бүхэнд нээлттэй ажиллана. Uniqlo Kids дэлгүүрт урьж байна. Өдөрч та бүхэндээ уламжлал ёсоор орон нутгийн чанартай болон бизнес мэдээллүүдэд танилцууллаа. Харин одоо Дархуул аймгийн 4 сумдын болон Сэлэнг-Төв аймгийн төвүүдийн цагаараа урьдчилсан мэдээлэл танилцуулах болно.
Үзэгч та бүхэндээ орой бүр битгий үйлзүүлдэг Төмөсийн мэдээллийн хөтөлбөрийн 5 дугаар сарын 14-ний өдрийн дугаар энэ дүрээд өндөрлөж байна. Хөтөлбөрийг сонгон үздэг үзэгч та бүхэндээ баярлалаа. Орой бүрийн 19 цагаас шинэлэг орон нутгийн мэдээллүүдээр уулзаж байна. Баяр та үзэгчтэй.